Сайн уу манган нар минь? Ингээд 5 дугаар ингээ шууд эхлүүлээ да. 5 дугаар анги silenced. Эхний үзэгдэл маань шууд Аластрын хориглолоор эхэлдэг. Ер нь эхэллээ шууд дуугаар эхэлнэ гэдэг их сайн мэдээ шүү. Эхний дуу Bed with us. How long? Holy shit, is this true? Alistair's been defeated. Энэ дундаар болохоор Overlord-ууд хэрхэн Alastor Vox-т хожигдсон гэх мэт жижигхэн gossip ярьж идэг. Харин Vox болохоор би багхан зэрэг азтай байсан гэх мэт нэг тиймэрхүү дуулж байдаг шүү. Манай Vox ч юм болох нөгөө бусдын жишгийг тааруулах гал бас стайлаас солиоддаг хүүхдүүд та яг тэрэн шиг. CZ дээр болохоор амар диско, Brick болон Hatchet дээр амар cowboy, тэгснэ Maestro дээр болохоор ингээд амар уртын дуучин эдэргээл харин Zestial-тэй тийм амар гөгшүүнтэй харьцаж юм шиг байгаал. Харин Carmilla дээр Carmilla ирэж эхлүүлдэг. Энэ дундаар болохоор ер нь тийс Alastor-с өдөр дороос гараад ер нь Vox-ыг дагж эхэлж байгаа юм билий. Cha-cha-cha! Stop it! Тэр хооронд хөрхи манай Charlie Devachin-гийн хідээ дуудах гал дуудчихвал угаасаа Pinchus бас буугаад ирнэ штэ. Тэгээд буугаад ирэнгүүд нь бөөнөрөө ингээл тамд ингээд гэгэрэл бүтдээ юм аа гэж харуулах гад хичээгээд байгаа юм билий. Угаасаа Devachin дэх сахиусан тэнгэрүүд анзаарахгүй шүү дээ. Бас манай Charlie ч нөгөө Alastor өөрийгөө шууд вигийнхэнд өгчихсэнд ингээд үнэхээр бухимдаад байгаа юм билий. Хөөрхи тэгээд Devachin-гийн анхаарлыг татах ажилдаа буцаад эргээд ортогдоо чаваас. Vega манд буцаж явах замдаа Angel Dust болон Baxter-тэй таарад Angel Dust-аас нөгөө нэг сэтгэл зүйн ажил ямархуу явагдаж байна гэсэн чинь Angel Dust өдөржингөө толгой өвдөөд чадсангүй гэхдээ Husk болгоод авах шиг байлээ шүү гэд нэг тэгдэг. Baxter бүр Husk-ийг шүтчихсэн заяо. Тэнэг гэж хэлэх олон хүүхдээ байд юм бэлээ эдэр гисэн. Харин нөгөө талд Husk-тай ийм юм болж байдаг. Тэр яг намайг оргисныг би үнэхээр ойлгохгүй. Магадгүй чи зүгээр л юм бодож чаддаггүй сэтгэхүйн дороотолд орсон тэнэг болохоор юм сэтгэж чадахгүй бүр тарих чадахгүй тэдийн гөлий ч гэсэн. Ингээд чин Baxter-ийн бүр шүтэн болоод тэр нь бүр бүх үгийг бичиж авч мавчихсан. Vega маань болохоор Lucifer-ийн хөрөөнд ороод та ингээд тамийнхаа юм чин яагаад тэднийг зүгээр айлгачч болдгоо юм бэ эдэргээд тэгдэг. Тэгтэл манай Lucifer-ийн тамд байгаа шалтгаан өөрийнхөө гим нүглийн төлөө шийтгүүлж энд ирсэн болохоор ер нь бусад нүгэлтнүүдийг гимтээж юм уу ааж болохгүй байдаг. Тэгээд эсэргүүцэд тахлаа Vega аль хэдийн аргаас идээд за явж Alastor-аас суугаас гэсэн чинь нөгөөх нь за би явъя гэдэг. Ер нь бол манай хайспийн дөрүүд ер нь бүгд л хоот шүү. Харин нөгөө талд Charlie-гийн үхтлээ хичээж байгааг нь Emily харжаад хэдүүлээ тийшээ очие л доо гэдэгч Sarah өсөргүүцээр л байдаг. Гаднаас манай Pinchus бүр гинт хөөрхөн cookie хийгээд ирчихсэн амар хөөрхөн ороод ирдэг. Гэвч тэр их гуйлгын эцэст тамруу тэд явахаар болдог. Тэгэл тэр хоёр маань уулзалдаа, лорлолдоо, чарлалдаа бас хөөрхөн сагстай билег барьчихжээ. Charlie Pinchus аанаа гэсэн чинь Pinchus болохоор угаасаа нэгэнд Devachin очичихсан юм чинь буцаж ирж болохгүй болсон байдаг. Нэг нь Pinchus байхгүй юм чинь Pinchus-ийн оронд эднэр очиж Vox хэлэхэр болдог. Яа бүтэх болоо да. Нөгөө талд манай Vox ч нь болохоор ээлжид тарих ухаалтаа хийх гээл бэлдэж байдаг. Тэгэл Alastor хороо үгээ шидэн нэцтэй. You spin me right round baby right round like a record. Vox болохоор Valentino-д анхаарал хандуулахгүй байгаад Valentino жоохон сэтгэл дундуурхан байдаг. Гэвч яг үнэндээ Vox тайзтай гарахыгаа өөрөө яваад арын тайзаа Velvet Valentino хоёрт хандуулцдаг. Тэрэнд нь угаасаа Valentino дургуулахгүй яах вэ те? Ингээл яг тайз дээр гараад бусдын тархийг угаадаг нь эхэлжсэн чинь тэр цаадлага юу вэ? За тэрийг мартаа тэр ястаа муухай юм байна. За тэгэл яг эд тархийг угаагаал байжсэн чинь гид пүм гал хамаг юм солигдоод Lucifer-ийн дуу эхэлдэг. Lucifer болон Vox-ийн энэ дуу нь болохоор Vox Populi. Энэ дуун дээр болохоор Lucifer өөрийгөө тамийн хаан гэдгийг сануулж өөрийгөө стил хүчтэй байгаа гэдгийг харуулдаг. Харин Vox болохоор аль хэдийн төрүүлж алхаад түүний сул талыг мэдчихсэн харин одоо дахиж Devachin-гийн доор орж амьдрахгүй гэдгээ ер нь энэ дуугаараа илтгэдэг. Hail Vox Populi, the people's voice! Тэр хойно Charlie болон тэдний нөхөд яг ирж таардаг юм да. Тэгээ Vox ч яж яхад амар жүжигчин, амар худлаа драматик. Тэд намайг чимээгүй болохоор ирлээ амирлээ эдэргээд уус одоо Vox тархиа угаалгацсан эргээд одоо угаасаа яг ингэж хэлэхээр нь эднэрт итгэх үү?
Сара эдэр чинь бүр уучлал гуйж муугаад тэгтлээ доошоогоо орж яхад л Vox тэгэл тэгээд тэр бэлэгний хайрцаг шоолол их томоо юм. Тэгэнгүүт аваачаад Vox чинь иргэдийн тархийг одоо сахиусан тэнгэрүүд одоо нүгэлтнүүдийг одоо босоод эхлэнгүүд нь яг айгаад ингээд эхэллээ гэд угаачдаг. Тэр нь бүр ингээ бүгднгийнх нь жигшүүрийг хүргэж мөрөөд тэр тусмаа лүүтийн. Тэгэл ээлжид биднийг дуугаа олгосон гэдэг тарих угаалтай явуулдаг. Эхлээд Люцифер биднийг дуугаа олгож одоо тэдүү бэд юу чи намайг хараагүй. Ингэж Люцифер ирсэн Чарлид баригдаад Чарли нэг жаахан уурладаг. Там бүр хяналтаа алдаж бослогоо эхлэх үед Сара хангалттай гэж хэлсэн бүр нэрмээс улдаг. Тэгээд бас дуугаа хийж чадахгүй чам шиг нүгэлтнүүдээс болж устгалын өдрийг би явуулдаг гэж хэлчихдэг. Тэр нь одоо яг Vox яг гол түлхэц болчдөг. За ийхүү Vox-ийн ээлжид тарих угаалтын дуу Vox Day. Well, we are not gonna be kept down anymore. Энэ дуун дээр бол Vox бол тэр чихтэй тэдний доор орохгүй гэж Scenery-д хэлдэг. Артлын back vocal-ын сонсвол Praise Vox буюу Vox-ыг дэмжих сутгатай үг явдаг. Өмнөхд бол Vox Populi-ын ард иргэдийн хоолой гэх сутгатай үг бөгөөд энэ удаад гарч байгаа Vox Day гэх үг нь бурхтын хоолой гэх сутгатай үг юм байна. Тэр humiliation-ы дараа угаасаа манай сахиус нэг рүү буцаа явчихдаг. Манай Panches гэж өхөөрдөм амьтан нөгөө эдтэй тоглоал хийж идэг шүү. Нөгөөд л харин тэр эдэг орж ирэнгүүт юу болов гэсэн чинь нөгөө эд нэг тийм олигтой хариулт хэлдэггүй. Энэ яг Vox-с trauma авсан царай вэ шүү. Дайн уриалжийн гэхээс л өөр ямар хэлэх үг байх вэ одоо. Panches тэрэнд нь санаа зовоод Emily ч түүнийг тэрвэрж уйлаад Ийхүү нүгэлтнүүд чичид бодлоос нэгээрээ яваад эргээл хоосровдоо. Чарли бас Люцифер рүү та оролцох ёсгүй юмдаа оролцчихлоо гэд уурлаад амжчихдаг. Тэгээд Люциферийг чичид бодлоосаа хөөчгдөг. Харин Люциферийг түүнд оролцоход нь түлхэц болсон гэд бас Vag-ээр уурладаг. Тэр нь мэдээж хурган хэрүүл болоод дуустдаг. Чарли бол одоо угаасаа чи миний хийх гэж байгаа зүйлийг хамтрахгүй л бол би ганцаараа хийчихнэ эдрэгээл эхэлдэг. Ер нь бол өөрийнхөө бүтлгүүдж байгаа зүйлийг одоо бусдаасаа хайж эхэлж гинүү гэхээр тэгэл манай Vag жуугаал Люцифер ч юм баглаад явчихдаг. Чарли ч гэж өөрийнх нь хажууд хань болж байгаа эцгийгээ хөөж явуулчаад бас өөрийг нь тоохгүй байгаа ээж рүүгээ залгах бас нүүр байна. Ер нь бол энэ ангиллаас Чарли үзэгчдийн хараалыг идэж эхэлдэг дээ. Миний мангонор минь ямар ч хэлэх үг олддоггүй дээ. Би угаасаа яг энэ ангийг үзэж Чарлид бүр амар үнэлэмж буурж исэн. Яг үнэхээр юмаа бүтээх гэдэгт нь саад болоод байх шиг байна гэж бодъё гэж хичээсэн боловч Vag руу бас ууралдаг нь жоохон илүү цаа. Энийг чи ингээд яах вэ? Тэгээд баяртай мангонор минь дараагийн ангаар уулзцгаая. Лайк, subscribe дараарай.